Өөр ангаан тарагтад болсон хэрэг 310 179 тоод хэрэг. Архиталт 1993 оны 7 дугаар сарын 24 Өөр ангаан аймгийн Тарагт сумын төв. Манай оронд 7 дугаар сарын 24-нд зуны нар түнсэн тунгалаг сайхан өдөр болдог гэлээ. Өнгөрсөн онд хагасаа өдөр таарлаа. Аз нийл тохиол. 14 цаг үед бүх алба ажил эзгүүрч Батбаяринд Баасан чав Ганбаатар гуруула супер водкагаар хоолоо ходоодоо ордуулан минерт суудал Ганболт Мягмарсүрэн 2 дараахан залгаад Ганбат Пүрвсарнаар орж ирцгээлээ. Шилтэйгээ тойруулж дуусмагц хорхой нүдэлсэн тэргээд билээ нийлүүлж 3 шил архи авчирч хуваарч ууснаар чамгүй алцгаалаа. Тэднийхээс гарцгааж яваад дахиад жаахан даврах санаа сэтгэдэв. 3 зүгт 3 зэрэг архи ирэхээр салцгааж архи холмогц Ганбаатарын цуглаж ухаар тохиролцжээ. 16 цаг үед Баасан жав Ганбат 2 төрүүлж ирж нилээд хүлээлгэснээ эцэст Ганбаатар Пүрвсүрэн 2 нэг шил архитай хурч ирэв. Дөрвөлөө олсноо тойруулсаар бараг дуусч байхад Ганболт Мягмарсүрэн 2 айлдуудаар баахан хэсэд нилээд чангарчихсан ирлээ. Тэд архиа дуусгаад дуун чангарч хөлн орооцолцоор гарч язгаажээ. Зодон гэрт Баасан жав Ганбат 2 хоёулахнаа Ганбат аяг тавгаа янзалж Баасан жав нь хэвтчихсэн зүүрмэглэж байтал гаднаас нь нэг хүн Ганбатыг дууджээ. Тэр нь Ганболт байхыг таниад "Хөөе ганаа ороод ир хэмээн Ганбат урайлгахан дуудаад гэртээ оруултал Ганболт орж ирэнгүүтээ шууд толгойроо нь дүүртлэн цохив. Гингүү цохиулсан тэрээр гарыг барьж авч "Хөөе ганаа чи чинь яаж байна? Чи их согтсон байна шүү. Суу гутлаа тайлаад хэсэг унтаад яв. Битгий донгос. Муусан тарагтынх нь надад далцх болоогүйгээд гараа угц татан цээж нуруу гидсгүй балбаж гарав. Баасан жав босч очин. Ганболт инженерээ болоо. Яаж байгаа юм? Наадах чинь яагачгүй шүү дээ гэж дундуур нь ороход хуцаа хуц гэд Баасан жавын шанаанд нударгуулгаснаа өшгөлж хоёуланг нь хайр найргүй зоджээ. Хоёул барьж авцсуулгаад "За болоо өгөн. Гуруула ир хүн шиг ярилцъя. Ганболтоо чи яав? Яалаа гэж биднийг зодоод байгаа юм бэ? Муусан тарагтынхантай ярилцаад байх юм байхгүй" гэж самнаад хаа тайралтсан газараа цохин хашгирч самнаад бүр дийлдэхгүй болохоор нь Баасан жав зөрүүлээд 2-3 цохин авчээ. Ашгүй энэ үед гаднаас болдоо орж ирж хамтран Ганболтыг салгаж авч зодоо намдав. Ганболт "Аландаа тарагтынхныг та хоёрыг ална" гэж занан ашгарсаар хаалгас авчээ. Баасан жав хөрч авцсан зүүнүүдэд дарсаар "Яасаа агсан золиг вэ? За үүнээс хойш энэ нөхөртөө ганцаг нийлэх юм биш. Яасан танхаа туучив вэ? Энд яачгаж" гэж дух толгоогоо барилцаар хэсэг болсноо. "Гарыг хоёлаа манад очиж халуун цай ууя" гэд Баасан жавынх руу гарцгаав. Тэд тарагтынхныг ална, та хоёрыг ална гэсэн үгийг согтуу болгоны амнаас гарчил байдаг үг гэж бодоод дорхнол мартжээ. Ганболтын чадaltaй агсам зодоончийг гайхсаар Баасан жавын дэрж цай уугаад хоол гарахыг хүлээд суудал гинэт Ганболт орж ирэв. Авгаа нь бас нэг хүний хамтаар араас нь орж ирж харагдана. Хоймроо цайгаа уугаад хэнэггүй суусан Баасан жавыг шууд очиж хутгаллаа. 20 см урт ирэн иштэй балиусаа суг татаж аваад Ганбатыг тулаг тойруулан хөөж мөн л араас дүрлээ. Улаарсан тэрээр мал алж байгаа юм шиг ямар ч үг яриа байхгүй шууд ажиллаад гарчээ. Баасан жав суусан газараа унан дэлчлэв. Шархацсан Ганбат тэр чигтээ гадагшаа гүн гарч гудамжны булан хүрээд очлоо. Энэ үед таарлцсан болдоо цээжийн түшин өндийлгөхөд хоолой нь хоржигнан цээж нь оволцож амин тэмцэн саруулцснаа нүдэн нээн хараад "Болтоо юу чи явдаа. Би чадахгүй нэ" гэд 2-3 удаа урт амьсгаа авснаа биеийн сулран толгой нь гулжсгийлээ. Дахиад боссонгүй. Гэрт ухаангүй өхлүүд хэвтэй Баасан жавыг эмнэлэгт хүргэж эмчилгээнд оруулан хэдэн өдөр шөнө эмч сувилагч нар амьтаа ноцолцоор ойж арайч хүүчгээгүй боловч нуруу бөксөн биеийн тэрчгтэй мэдрэлгүй. Цаашдаач эдгэх найдваргүй хэвтрээ амтан болжээ. Хот хүрээнд өч төчнөөн аваачиж сайн гэсэн эмч болгонд үзүүлж гайгүй гэсэн эм тариаг гүйцээлээ. Засал авсангүй. Буцааж гэртээ авчирчээ. Өмнөх нийгэм шиг хариуцлага шахалт өндөртэй үнгүй эмчилгээ хүрэлцээтэй бөгөөд хямдхан эм тариа байх биштэй. Шуудангийн зардал өсч хүний жудаг муутсан зэлмэн эдгүй цагт ар гэр ах дүү нараас нь гаргасан зардлыг тооцоолоход олон оронтой тоо гарчээ. Яллагдагч Балчир сүрэнгийн Ганболт
Өвөрхангай аймгийн Хар хорин сумын үндсэн харьяат 1960 онд төрсэн дээд боловсралтай холбооны инженерийн мэргэжилтэй ам бүл 6 эхнэр эрдэнэцэг 4 хүүхдийн хамт амьдардаг. Хэрэг үлдэх үедээ Өвөрхангай аймгийн Тарагт суманд холбооны салбарын эрхлэгчээр ажиллаж байжээ. Тэрээр хэргийнхээ талаар мэдүүлэхдээ арх хэтрүүлэн хэрэглэж ухаан алдснаас энэ хэргийг үлджээ. Ганбатын герт Баасан жав Ганбат нар намайг бүлэглэж зодсон. Энэ үед болдоо ирж салгасан. Үүнээс хойш болсон зүйлийг үнэхээр санахгүй байгаа юм. Сүүлийн үед арх угаад ухаан алдчихдаг болсон. Гүцээ. Ийм л юм ярьдаг хүн аж. Энэ хэргийг мөрдөн байцаагч Ахмад Бихбат мөрдөж эрүүгийн хуулийн 86 дахь зүйлийн б. Танхай сэдэлтээр бусдын амнаас хохироосон цаазаар авах хүртэл ял шийтгэлтэй. 9-р зүйлийн 1 хүнд гэмтэл учруулсан 8 жил хүртэл хорих ялтаагаар тус зүйлчилж ял төлөвлөж шүүхэд хүргүүлжээ. Шүүх хурал. Өвөрхангай аймгийн шүүх Тарагт сумын төвд нээлттэй таслахтаа шүүгдэгч Ганболт нь Ганбат Баасан жав нарт зодуулж хохирсондоо гомдож өшөрхсөн сэтгэлээрээ буруу аргаар сонгож авснаас л ийм хэрэг гарсан. Тэднэр нутгархаж зодсон гэсэн хувийн сэдэлтээр үйлдсэн болох нь батлагдаж, танхай сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн нь батлагдахгүй байх тул гэж дурдаад 86 биш хэмээн үзэж 85 дугаар зүйлээр 15 жил хүртэл хорих ялтай өөрчлөн ангилж 15 жилийн хорих ял 9-р зүйлд нь 7 жилийн хорих ял оноогоод 2 ялын хөнгөнийг нь хүндэт нь багтааж 15 жил хорих ял шийтгэжээ. Энэ ялыг шүүгдэгчийн өмгөөлөгч Яримпил улсын дээд шүүхэд давж заалджээ. Тэрбээр давсан өргөдөлтөө Ганболтыг зарим залуус Тарагт сумынх биш гэж нутгархах үзэл гаргаж ямар ч шалтгаан шалтгаангүйгээр удаа дараа зодож зарим тохиолдолд ажлын 7 хоног гэртээ цаашлуулан ажил хийх боломжоо алдаж байсан. Ганбат Баасан жав нар нилээд сүрхий зодсон. Толгойд болон өвчөөнд өшгөлсөн. Ганболт замцсан их цус болсон. Танихын аргагүй болтол зодсон. Тарагтынхан ийм бол зодохдоо яах вэ? Одоо очиж ална гэж дошгороод хутаг аваад явсан. Дээрх хууль бус ажиллагаанаас олж өөрийнхөө үйл ажиллагаанд хяналт тавих боломжоо алдаж гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул эрүүгийн хуулийн 80 дугаар зүйл санаа сэтгэл нь цочрон давчтаж бусдыг санаатаа алах 8 жил хүртэл хорих ялтай. 91-р зүйл мөн сэдэлтээр хүнд гэмтэл учруулах 4 жил хүртэл хорих ялтаагаар зүйлчилж зохих ял шийтгэлийг оногдуулахыг хүссэн байлаа. Шүүхийн шийдвэрт төрсөн эргэлзээ. Хавтас тэргийн материалтай танилцж байхдаа шүүгдэгчийн тал шүүхийн хуралд чамгүй бэлтгээ юу даа гэж бодогдоход үрлээ. Яллагдагч Ганболт Улаанбаатар хотоос Яримпил гэдэг өмгөөлөгчийг авчээ. Хуулийн зүйл ангиудыг зөөлөхөд өмгөөлөгч үүргийг ялцтал биелүүлээд хорих ялыг бүр 8 жил болгохоор даварчээ. Зөв. Энэ бол өмгөөлөгч хуульч хүний мэргэжлийнх нь үүрэг. Тарагтынхан Ганболтыг ажилд нь явуулахгүй 7 хоног гэртээ цаашлахад үргэж гадуургасан. Ер нь өөр сумынх болохоор нь л Баасан жав Ганбат нар зодож хүн танихын аргагүй болтол зодсон гэж өмгөөлөгчтэй ярьжээ. Үнэмшихэд бэрх. Монгол улсад тэгтлээ нутгархдаг газар бий гэж үү? Нэг аймгийнхан дотроо өөр сумынхныг гадуурх нь байтугай. Өөр аймгаас ирсэн хүнийг өөр хил заншилтай казак хүнийгч гадаадын мэргэжилтэнгч тэгтлээ шахаж нутгархдаг. Амь насанд эрүүл мэндэд нөлөөлтөл 7 хоног үүдээ төгчтөл гадуурхдаг гэж би л үнэмшихгүй юм байна. Тарагт сумынхан үнэн худлыг нь дэслэх үзээ. Шүүхийн хурал дээр шүүгдэгчийн эхнэр нь нэг их цустай цамц үзүүлсэн бололтой зүйл шүүх хурлын протокол тогтоол өмгөөлөгчийн өргөдлүүдэд дурддагдсан байна. Энэ цамц нь хизээ хаан цусаар бохирлогдсон. Юуны цус болох? Ер нь цус мөн эсхийг тогтоосон хууль ёсны баримтгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтгүй болохоор нотлох баримт гэж үзэх үү? Танихын аргагүй болтол зодсон гэсэн авгаах нүг баталгаа нотлохоо мөн үү? Шүүгдэгчийн авгаа юу ч ярьж, юу ч үзүүлж болох чадах юм байх л та. Шүүгч, шүүхийн хурал иймхэн гин зүйлд үнэмшээд хөтлөгдчихдөг хялбархан амьтад гэж үү? Ухаанаа тавтал архитан согтуурч зүгээр байсан хүнийг зодоод хариуд нь яцаалт өгснээ төлөө хутга бэлтгэж ирээд амин газраар нь хутгалж байгаа чинь танхай биш, зүгээр л хүндрүүлэх шалтгаангүй аллаг болох нэ. Нэг нь тэндээ үхээд нөгөө нь үхээгүй болохоор хүнд гинтээсэн хэрэг гэж үү? Ямар ч таарахын хуульч үнэмшихэд бэрхээд. Энэ бол миний мэддэг итгэдгээр бол 2 хүнийг алахыг зорьсон. Энэ санаагаач бүрэн хэрэгжүүлсэн.
Гэвч Ялтан Гамболтын санаа зорилгоос үл шалтгаалan хохирогч Баасан Жавыг эмчнэр эмчлээд өхүүлсэнгүй. Нэг цаг үед нэг санаа зорилгоор бараг нэг адилхан газар нэг утгаар хутгалж байгааг тус нь салгаж зүйлчилсэн л байх юм. Гамболтын хэргийг нэг хүнийг танхаас эдэлдээр алсан, нөгөөг нь алахыг завдсан. Өөрөөр хэлбэл 2 хүн алсан гэж үзэж, эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн АЖ 2 буюу түүнээс олон хүнийг санаатаа алсан. Цаазаар авах хүртэл ялтай ангиар зүйлчлэх нь зүйтэй баймаар санагдана. Гамболт нь Гамбатыг хутгалж алсан гэрэгтээ 15 жил хорих ял авсан. Баасан Жавыг хутгалсан гэрэгт нэг ч хоногийн ял аваагүй. Гамболт тарх техник ална гэж цааш нь 16 хүнийг хүнд хөнгөн гэмтээж хутгалаад явлаа гэхдээ 15-ыг ал авна. Бусд нь ялгүй. Их л бодож дэглэм чангална үз. Уншигч гайхаж магад. Шүүх хид хідэн зүйл ангиар ял оногдуулахдаа хэрэг тус бүрд ял оногдуулаад хооронд нь яаж нэмлээ гэсэн энэ өгч байгаа зүйл ангууд дотроос хамгийн хүнд ялтай зүйлийн дээд хэмжээнээс дээгүүр ял өгч болтоггүй. Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйл. Энд шүүгч буруугүй. Хууль нь тийм юм. Энэ талаас ач 85 дугаар зүйл биш ялын бодлого илтэд алдагдана. Би өхөн зөв байж. Хохирогч Баасан Жавын хамгийн сүүлд өгсөн мэдүүлгийг иш татмаар санагдлаа. Тэрээр бүхсэн би мэдээгүй, өөрөө босч чаддгүй, хүн төнгөнөөр бие засч чаддгүй. Их олон хоног хөвцснээс болоод ууц сүжээрээ зорж махан мэдээлэн ясны ил гарсан. Цаашдаа засрахгүй найдлаггүй гэж эмчнэр надад болон гэрийнхэнд мань хэлсэн. Өөрийн мэдлэр хөдөлж босч бие засч чадахгүй болохоор өгсөнтэй адил юм да. Шүүх нэгийн ийм амьд зүг болгочхоод нөгөөг нь алчхаад байхад Гамболтод 15 жилийн хорих ял өгснийг сонссон. Хуульч хуулийн тоо нөхдөд их гомдож байгаа. Шудраг ус шийдсэн байна лээ. Хууль шудраг ус байхаар өөр юу шудраг байх вэ? Иймэрхүү ял өгдөг нь алуурчныг өмөрч амьд сүг болсон намайг доромжилсан, даажгансан хэрэг гэж бодон уур хурж цохолдохдоо Гамболт ална гэж хэлээд гарсан. Алах зорилгоо биелүүлэхээр хутга барьж ирсэн. Хутгалсан, би азар амьд үлдсэн. Гэвч би өөхөн зүв байсан юм байх л та. Шүүх хурал дээр Гамболтын авгаан цустай цамц үзүүлсэн гэж дуулсан. Талигаач бит хоёр Гамболтыг цустай нь холилттол ерөөсөө зодоогүй. Нэг нь өвчгсөн, нөгөө нь босохгүй юм болохоор тэд шүүх дээр дураараа жүжиглсэн байх. Намайг бол Гамболт их л зодсон, би их үлдсэн, их дэссэн. Намайг зодоод алсантай адил болгосон. Би ч цустай цамцаа хадгалж байгаад үзүүлж болох л байсан. Энэ хүн чинь хүүхдээ зодож хүн гутгалж байсан танхаагүй юм бэлээ. Над үнэхээр хэцүү гутарч байна гэжээ. Амьд үлдсэн хохирогчийн энэ үг хэрэг шийдэх бүх шатны хуульч шүүгчдийн зүрхэнд нь хэлэх үг байх. Энэ үн дээр нэмэх үг тайлбар алга. Баасан Жавт эмчилгээнд явсан. Онолго эмчилгээний нийт зардал 178,500 төгрөг болоод байна. Тааламжтай шийдэл. Харин Монгол улсын дээд шүүх 1994 оны 2 дугаар сарын 18-ны өдөр энэ хэргийг Алтан гэрэл Гамбат Дангаас сүр нарын бүрэлдэхүүнтэй давж заалдах шатны шүүхээр хэлэлцээд Гамболт нь Гамбатын амь насыг хохироосон Баасан Жавыг алахыг завдсан гэх дүгнэлт өгч Өр-Хангай аймгийн шүүхийн таслан шийдвэрлсэн тогтоолыг хүчингүй болгож өмгөөлөгч Яринбэлийн гомдлыг авч хэлцэх боломжгүй гэж хэрэгцээгүй байна. Маш зөв. Шүүхийн аливаа бэрсүүтэй шийдвэр дээд шүүхтээр ингэжл зөвдөж байх ёстой. Тухайлбал дээд шүүхтээр прокурор од сүрэн дүгнэлтэндээ Гамболт нь ууж согтуурсан үед Гамбатыг хутгалж амь насыг нь хохироосон, Баасан Жавыг хутгалж хүнд гэмтээсэн гэж тус тусад нь салгаж ял төлөвлөсөн нь буруу бөгөөд энэ нь нэг цаг үед үлдэгдсэн нэг санаа зорилготой гэмт хэрэг болох үндэстэй байна гэжээ. Ийхүү хэрэг зөв зам, зөв урсгалтай оржээ гэж хувьдаа дэмжиж байна. Мөрдөн байцаалт үргэлжилж байна. Зурвас хэрэг. Гамболтын хэргийн тухай нийтлэлтэй ингээд жигшүүлэх, алуурчдад таарсан тангийн шудраг өгч байх зам руу түлхээд цэг тавьчихж болох байв. Тэгтэл санаанд нэг юм дутуу оргиод болдоггүй. Гамболт маань ямар хүн юм бол эд 34 настай, дээд боловсралтай инженерийг ардын армийн бэлтгэл офицерыг анхныхны хэрэг дээр чанга ял цааз руу шахаад байдаг чинь болж байна уу? Хохирогчийн мэдүүлэгт байгаа. Хүүхдээ зоддог, хүн гутгалсан гэсний учир юу юм бол? Үнэн үү? Ял шалгуулсан хуудсанд урд нь ял шийтгэгдсэн гэж бүртгэгдсэн юм алга.
Урд нь хүн гутгалсан гэдэг нь Гамболд Сонинбаяр Очир бүрүүнаар 1992 оны 2 дугаар сард арх ууж согтууран хоорондоо маргалдаж улмаар Гамболд уурлаад Очир бүрийн өвчүүнд нь хутгалжээ. Хохирогч эмнэлэг твтж эмчлүүлсэн юм байна. Хутга нь дотгошоо амь насанд аюул учрахаар нэвтэрч чадаагүй тул тэд эвлэрч гомдлгүй гэснээр өнгөрчээ. Харин айрамд офицер байхдаа 4 настай охиноо эхнэр Эрдэнэ цэцэгтэйгээ хамтарч зодож зовоож хүнд гинтэж байсан гэж Дорногов аймгийн Зүүн Баян гарнизоны шүүхээр эхнэр нөхөр хоёрыг шийтгэж байсан тогтоол тааралдлаа. Энэ хэргийн материалтай танилцаагүй байж болсон явдлыг өгүүлэх нь ташаа буруу ойлгон мэдээлж бусдыг хохируулчихвээ хэмээн зөвхөн шүүхийн хууль ёсны баримтанд дурдсан гэрчүүдийн арианаас завсар хийлгүй хэсэгчлэн буулгая. Адья хохирогчийн төлөөлөгч Эмэн. Намайг угтаалд байхад Эрдэнэ цэцэг нь Нямсүрэн хоолунд хүү айлгаж их зодож нүдэж байна. Та Нямсүрэн гиндээс ирж аав гэгчлэн маш хэцүү юм битсэн захиа ирсэн. Захиаг уншаад би уйлаад байсан. 1988 оны 10 дугаар сард Зүүн Баянд ирж 7 хоноод буцсан. Нямсүрэнгийн нүүр ам нь зөндөө халцарч хумсны ор гарсан байсан. Дүүн мааччихсан гэж ээж нь хэлсэн. Нөгөөдөр нь Эрдэнэ цэцэг өглөө эмнэлэг рүү явсан байв. Би Нямсүрэнгээ горшоконд суулгаад бийц суулж байтал Эрдэнэ цэцэг орж ирээд гэрт өмхийн өнөртүүллээ. Жорлонд очиж баа гэд авч гараад жорлонгийн өрөөнд жорлон цуулгаж ингээд баа чи гэд дээрээс нь дараад орилуулад байсан. Нямсүрэн охин эмээ намайг аваарай гэд уйлаад байв. Намайг ирснээс хойш 4 хоноод оройн 21 цагт Эрдэнэ цэцэг эмнэлэг твтсэн. Нямсүрэн маань намайг галтгооны өрөөнөөс орж ирэхэд "Եэг ялаа ээж эмнэлэг твтсэн. Би эмээтэйгээ байна даа" гэж хашараад зовхроод байсан. Тэгтэн би хүүхдээ иймч болох гэж тэгээд уйлж байхад охин маань "Миний эмээ бити уйл" гэд байж үлээ. Ганд олгоор гэрч. Гамболд нь миний төрсөн ах. Игч Эрдэнэ цэцэг 1985 оны 6 дугаар сард Нямсүрэнгээ төрүүлээд 9 сартай байхад нь манад авчирч өгсөн. 1988 оны 2 дугаар сард Гамболд ах энд ирээд Нямсүрэнгээ авч гэрлүүгээ буцсан. Мөн оны 6 дугаар сард аав Улаанбаатар хот орохдоо Нямсүрэнгээ аваад ирсэн. Би тэднийд 14-өөс 15 хонсон. Нямсүрэн аав ээжээсээ их айдаг. Энэ хоёр Нямсүрэнгээ их гатуу урхдаг. Эрдэнэ цэцэг хоол багууг нь энэ муу хог гидсэн цадаад сэтгэлэн цаддгүй юм гээд хоолыг хураагаад авчихдаг юм. Нэг удаа намайг дагаад багт нь "Чи муу хог аав ээж дүүнраа байхад яах гээд байгаа юм" гээд хацарлуун 2-3 даалгацсан. Хувцснаас нь бариад цааш нь шитгэхэд Нямсүрэн толгоогоороо авдар мөргөөд унссан. Үүнээс болж Эрдэнэ цэцэг бит хоёр хэрэлдсэн. Байнга аашилж загнадаг. Гэрч оюун хөршин бололтой. Нямсүрэнгийн эмээг явснаас хойш түүний нүүр лав 3 удаа хөхөрсөн. Гэртээ байхдаа юмнаас айсан эмээсэн байдалтай нэг газар суусан бол суугаад л байдаг. Бага охиндоо чихэр бариулсан байхад Нямсүрэнд өгөөгүй байх жишээтэй. Хамгийн сүүлд ороход Нямсүрэнг орон дээр уруу харуулад хэвтүүлсэн байсан. Би нүрийг харж чадаагүй. Дахиад юм гоохаар ортол Нямсүрэнгийн нүүр тэр аяараа төмөр шиг хөхөнгөтэй болж хоёр хацар дух нэлэнхүүтэй хавтсан байсан. Ээж нь паар руу унчихсан юм гисэн. Дараа нь Гамболдод "Та нар хүүхдээ зодоод байгаа юм уу? Ээж чинь захиа бичин шүү" гэж хэлэхэд Гамболд "Манай Эрдэнэ цэцэг дэндүүлээд байгаа юм а" гэсэн. Гэрч Бямба. Нэг удаа савгуухаар ороход Эрдэнэ цэцэг бага хүүхдтэйгээ хоол идээд сууж байсан. Нямсүрэнг хөргөчний болонд буруу харуулад суулгасан байв. Зүггүйтгэхээр нь хашрааж байгаа юм байх таа л гэж бодсон. Авгаа нааштай хэрэлдээд байрны цэвэрлэгэнд ч гардаггүй хүүхэн билээ. Гэрч отхон дулам. Том охиноо их гадуурхдаг. Охиных нь нүүр битүү хавдаж хөхөрсөн байхаар нь асуухад хөргөч дээрээс ойдсон юм гисэн. Дараа нь бас хөхөрч хавдсан байхаар нь асуухад паарнаас унаад ингэчихсэн юм а гэсэн. Хид ороход нэг бол төрүүлгээ хараад эсвэл цаашаа хараад зогсож байдаг байсан. Гэрч Баттулга хүүхэд. Гамболд ах дүүгээ уйлууллаа гэд Нямсүрэнгийн гарыг хүлж байгаад суран бүсээр оруулахад зодоод ширээ рүү түлхэж унгаад палажин дээрээс нь өргөөд ширээ рүү шидэж байсан. Гэрч шиг жаргал хүүхэд. Цонхоор нь харахад Гамболдгой Нямсүрэнг загнаад гуйруун чимгэж байгаа харагдсан. Нямсүрэнг айгүй чанга байж ятаад уйлаад байхаар нь би удаан хараагүй айгаад буугаад явсан. Дахиад нэг удаа харахад Гамболдгой орон дээр хэвтчихсэн. Нямсүрэнг өмнөө зогсоогоод амийг нь нүүр гарын хөөхөрөө алчуураар боочгсон байсан. Отгонбаяр хүүхэд. Нүүр ам чи яаж гсэн гэхээр Нямсүрэн ээж зодсон.
хүнд хөргөчн дээрээ сунсан гэж хэлээрээ гэсэн ингэж ярьсан. Гэрч Эрдэнэбаяр Гамболд ирээд хаалгаа онгойлгох гэж байх та. Хүүхдээ түгжээд орхичхож гэж хэлээд орсон. Тэгээд мебель орон доороосоо шар ваан гаргаж ирэхэд дотор нь 4 орчим настай жаахан охин дан палаачтай гар нь ардаа хүлээстэй сууж байсан. Ван дотор их удсан бололтой доороо шээжгсэн байсан. Хүлээлтсийн тайлж ваннаас гарахад охин уйлж байсан гэх мэтчлэн ойрт орчны хүмүүс зөвхөн үзснээ гэрчилсэн байна. Үзээгүй нь хичнээн яаж үйл тамын нэдэлж бахан хангасныг бүү мэд. Эцэстээ энэ охин өглөө тэмлэгт хүргэснээр сая эрүүгийн хэрэг үүсгэж шалгажээ. Шүүхийн эмчийн дүгнэлт номер 510. Хохирогч Нямсрынгийн биед тархины битүү гэмтэл, тархины эдийн хүнд няцралт, тархины эдийн цус харвалт, дух хацар, баруун чих, дээд доод мөчтийн олон тооны цус хуралт, шалбаралтууд, тархины эдийн өрөвсөл, хөл гарын саажилт, тархины хаван гэсэн гэмтэлтэй байна. Энэ нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн амь насанд аюултай хүнд гэмтэл болно гэжээ. Сүүлд нь нэг эмчийн тодорхойлт хавсаргажээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт байсаар хотод ямар хэрэгтэй ийм юм хавсаргасныг ойлгосонгүй. Бодвол Гамболд Эрдэнэ цэцэг хоёрын ялыг хөнгөлөлтөл ашигласан бололтой. Түүнд эмчийн тодорхойлт. Гамболдын Нямсрын 4 настай биеийн байдал өмнөх үеэсээ дээрдэж ойр зуурын үг ярьж идэх юмаа барьж идэх зэрэг орчинтойгоо харьцах нь сайжирч байна хэмээжээ. Яллагдагч Эрдэнэ цэцэг шүүхтээр өчиг өгтөө алгадах, чимхэх, түлхэх үйл байдаг. Би хүнд гэмтэл учиртал зодоогүй. Нямсрын цонхноос унсан, мөн шонгийн мод мөргсөн, паар мөргсөн гэд гимссэн шинжгүй ярьж байжээ. Зүүн баян гарнисоны шүүх уг хэргийг шийдэхдээ Эрдэнэ цэцэг Гамболд нар нь анх удаа гэмт хэрэгүүлсэн, хэрэгээ чин санаанаасаа гимссэн, армаас халагдсан, бага насны 2 хүүхдээ тэжээнд тэтгэх шаардлага зэрэг хөнгөрүүлэх нөхцөлтэй байна гэж үзээд Гамболдод 2 жил хорих ял оноож Эрдэнэ цэцгийг тэнцэж сулжээ. 2 хүн гутгалсан Гамболд шүүхтээр цустай цамц үзүүлж суусан Эрдэнэ цэцэг нар ийм л хүмүүс юм байна. Тарагтынхан буруудаж танхаа архичин зөвдөх учиргүй.